Намайг Норвцрэн гэдэг 60 дугаар сургуультай 8 дахь жилдээ ажиллаж байгаа маань. Сайн амцсан гэдэг. Багш маань найрсаг, өдийх гоёлдог, харьцдаг. Багштай байгаж хичээл даалгавар малгар ихэд л их дуртай. Хийж чадахгүй юмыг дандаа зааж хэлж өгдөг. Би энэ жил 5 дугаар ангидаа Дундгой аймгийн сайхан уус сумнаас шилжиж ирсэн. Хичээл зааж байгаа байдал нэг таалагдсан. Манай баг загиндгүй хүүхдийг өвөө заадаг. Зарим хүмүүс эд гарах юм бол багш уйлал өдөр болгон давтлага өгөөл хичээл номд сайн болохын төлөө өдөр болгон зүтгэдэг. Багш өвчтөй хот нэг багш орсон. Манай багш арай өөр юм билээ тэр багш нараас. Манай ангийнхан бол хүүхдэл болсон хөдөлгөөнтэй янз янзын ааш аргашинтай гэр бүлийнхэн нөхцөл нь ч гэсэн өөр байдаг. Ийм хүүхдүүдийг нэгтгээд нэг анги болгоод бичиг үсэг заагаад хамт олон бүрдүүлнэ гэдэг бол бас нэлээд хүнд байсан. Оротояс чамд муухай зам өгсөн бол уучлаарай. Ангийнхаа охтуудыг уурлуулж гомдоож исэн бол уучлаарай. Орон зайтай харлаа таяр амир хэрэлдээд нэгэн эсрэг хоёр хэрэлдсэн байна. Орон зайгаа ганцаараа амир гомдсон байна. Тэгээ уучлаарай. Тэгээд докногоос уучлаарай. Тэгээд өөртөөс уучлаарай гэж юм тийм. За өөртөө уучлаарай гэж нууцтай хүлээж авсан уу? За дараа нь би уучлан авсан юм тийм. За энэ хүмүүжлийн эрг аргыг яаж анги танхимдаа нэвтрүүлэх вэ гэдэг талаар уг сургалтнаас суралцаад өөрийнхөө анги дээр болон өөр дээрээ сургуулийн бүх хүүхдүүдэд сайн хүн болох үүднээс нь нөлөөлнө. Үгэн дэлгэрүүлсэндээ бас их баяртай байна. Дэх цэцэрлэгийн ахлах бие бүлгийн мөнгөчин гээд хүний аав нь байна. Манай хүн бол одоо өглөө 7 цагт л одоо намайг босог байх тусаад цэцэрлэгтээ явмаар байна гэдэг. Цэцэрлэгтээ явах их дуртай. Би хоёр багштай хайртай. Зөндөө олон дуу бүжиг зааж өгсөнд баярлаа. Би цэцэрлэгтээ явахтай ангийнхаа хүүхдтэй хайртай. Хоёр багштай баярлаа. Би ангийнхаа хүүхдтэй тоглох дуртай. Багш маань маш их гоё үлгэр ярьж өгдөг. Би цэцэрлэгтээ явах дуртай. Цэцэрлэг гоё. Би хүмүүжлийн эрг аргын сургалтанд өөрөө хамрагдсан. Өөрийгөө өдөртөн хянах хүүхдээ эрг аргаар харилцах одоо тусган өөрийнхөө ажил хэрэг тусгаж ажилласан. Хүүхдээ сайн хүн болоосой гэж тэгэж хүсэж бодхоосоо илүү хүүхдтэйгээ их тоглож ойр дотн анхаарал тавьж явах ёстой гэдгийг хүмүүжлийн эрг аргаас ойлгож мэдэрлээ. Хүмүүжлийн эрг арга зүйг Монгол улсад түгээн дэлгэрүүлж байгаад би Монголын жирийн нэгэн багшийн хувьд их талархаж явдаг юм аа. Сургууль цэцэрлэгийн багш нарын өөрийнх нь хандлагад гарсан өөрчлөлт нь анги танхимд халуун дулаан үр амьсгалыг бий болгож багш хүүхдүүдийн харилцааг үр дүнтэй
инэрэнгүү болгож өгсөн. Хамгийн багаар ботход сургууль цэцэрлэгийн 50,000 гаруй хүүхэд хүмүүжлийн эрг аргын үр шимийг багш нар болон эцгэхээр намжуулан хүртэж байна гэсэн үг ээ. Мэргэжлийн багш бэлтгэдэг Монгол Улсын боловсролын их сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургуультай нягт хамтран ажиллаж хүмүүжлийн эрг арга зүйн үзэл санааг шингээсэн сургуулийн 7 модуль боловсруулж Монгол Улсын боловсрол шинжилгээ ухааны яамаар баталгаажууллаа. Хүмүүжлийн эрг арга зүйг багш болон эцгээхэд заахад үндэсний хэмжээнд 124 сургагч багш бэлтгэж гаргасан боллоо. Энэ бол хүмүүжлийн эрг арга зүйг Монголын боловсролын системд интеграцчлан оруулах анхны алхмууд хийгдлээ гэсэн үг ээ. Хүүхдийн ивэг сангийн энэ ажилд Монголын багш нарын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.